За бүгдд нь орой минь төргий. Тэгэхээр би нэг хоёр зүйлийг тодруулж асууя гэж бодож байна. Тэгэхээр та 10 сарын хугацаанд ерөнхий сайдаар ажиллалаа. Таны авч хэрэгжүүлж байгаа бодлого дотроос Монгол хүн баялагтаа одоо байгалийн баялагтаа эзэн болох тухай дээр та нэлээд одоо сэтгэл тавьж ажилласан гэж харагддаг. Стратегийн орд газруудын өгөөжийн 65%-ийг нь 4-5 ордоос тийм ээ ухаан удаг, ачид их, за цагаас ургийн асуудал яасан байгаа. Эдний өгөөжийн одоо 65%-ийг одоо үндэсний баялагийнхаа санд хуримтлуулах тухай та юм шийдвэр гаргаж ирсэн таны засгийн газар. За одоо ингээ оюу толгойн хилцээр явагдаж байгаа, эд явагдаж байгаа. Зээлийн хүүг бууруулах тухай, удирдлагын зардлыг нь бууруулах тухай нэлээд дөрвтэй бас ийм хилцээрийг хийгээд явж байгаа. За саяхан одоо бас сошиалд ил тавьсан мэдээлэлээр болоод ирэхээр одоо ашигласан усных нь татвар одоо тэрэнд нь татвар ногдуулаад явах шийдвэр гаргасан гэд яригдчихсэн. Тэгэхээр ер нь ашигт малтал уулуурхайтай ингээд холбоотой асуудал яриад ирэх үед бол Монгол Улсын засгийн газар хэд хэдэн засгийн газар ерөнхийдөө ингээд огцроод явж ирсэн л да. Сошиалар ч гэсэн яг ингэж шуугж байна. Тэгэхээр та одоо энэ байгалийн баялагтаа Монголын ард түмэн эзэн байх тухай та өөрийнхөө эхлүүлсэн энэ үйл хэрэгээ ерөн цаашдаа үргэлжлүүлэх тухай дээр та одоо ямар бодолтой байгаа вэ гэж би нэгдүгээр асуумаар байна. Хоёрдугаарт нь 2020-оос 2024 оны улсын хурлын дараагаар та ажиллаж ирсэн. За тэр үед ард түмэн хууль тогтоох, хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд оролцдог болгох нийтийн өргөдлийн механизм гэдгийг та нэвтрүүлсэн. 100 мянган хүн гар үсэг зурх юм бол хууль санаачлах, 70 мянган хүн гар үсэг зурх юм бол хяналт шалгалтыг хийх, 33 мянган хүн гар үсэг зурх юм бол ажлын хэсэг тодорхой асуудлаар байгуулад ингээд явах. Өөрөөр хэлэх юм бол төр барихад ард түмэн оролцох, жинхэнэ ардчлалыг хэрэгжүүлэхэд та одоо маш том одоо үзэл санааны хувьд бас маш том дөрвтэй юм механизмыг нэвтрүүлж оруулж ирж том өөрчлөлтийг хийсэн. Тэгэхээр сая 10 сар ерөнхий сайдаар ажиллах хугацаанд яг энэ ардчлалыг хамгаалах, ард түмэн төр засгаа барихад одоо гар бие оролцох энэ арга механизмуудаа хэрэгжилж ийв үү? Энийг цаашдаа ер нь бол төрийн үйл хэрэгт ялангуяа энэ хууль тогтоох байгууллагын үйл хэрэгт ингээд бүр хэвшүүлэх, нэвтрүүлэх тухай дээр засгийн газрын төрийн байгууллагын үйл хэрэгт нэвтрүүлэх тухай дээр та одоо дараагийнхаа төрийн одоо төр засгийн тэргүүнүүдэд ер нь юу гэж хэлмээр байна? Энийг би асууя гэж үзье. За 3 номерын микрофон. Харин иргэдийн оролцоог хангах чиглэлээр засгийн газрын ДГАВ цэгийн маань парламент адилхан систем нэвтрүүлж одоо улсын төсвийг анх удаа нийтдээ бараг 500 мянган санал авч иргэдээр чөлөөтэй хэлжүүлж ийм Монголын хамгийн өндөр хэрэглээтэй болж санал авч өнгөрсөн энэ оны төсвийг буюу одоо өнгөрсөн он төсөв боловсруулж батлахдаа иргэдийн санал дээр тулгуурлаж эрүүл мэнд боловсруулалтын салбаруудыг харимжилж ажилласан. За одоо яг энэ үндсэн хуулийн 6-гийн 2 дахь заалтыг бидний одоо улсын хурлд ажиллаж байхдаа баталсан баялагтаа эзэн Монгол байх байгалийн баялаг ард түмний мэдл төрийн хамгаалтанд байх үндсэн зарчимд нийцүүлсэн энэ заалтыг хэрэгжүүлэхээр энержи ресурс, томтлогын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг энержи ресурс хангад эксплоration, нарийн сухатын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг өсгцоос Эрдэнэтийн үүсмэл ордын ачид хийгдэх зэрэг компаниудын зарчмын тохиролцоо хийсний үр дүнд энэ оны 2 дугаар сарын 10-нд энэ 5 компанитай нийт өгөөжийн 60%-ийг одоо үндсэн хуулийн 6-гийн 2-т нийцүүлж өгөөжийн дийлэнх ард түмэнд оногдож байх зарчмыг давуулан биелүүлж 60%-ийг ард түмэнд өгөөжтэй болгох, өгөөжийн хэмжээг жил бүр дүгнэж 60%-аас буурсан тохиолдолд баялагын татвар буюу нэмж өгөөж тохируулагч төлбөр татвар төлөх ийм зарчмын тогтолцоонд хүрч одоо брендчигт гар үсэг зурсан байгаа. За энийг одоо улсын хурлаар оруулж дээр ингээд нийтдээ 5 компани болж байгаа. За Rio Tinto компанитай 5 асуудлаар шаардлага тавьж яриа хэлцээр амжилттай үргэлжилж байгаа. Ер нь нэлээд нааштай үр дүнгууд явж ирсэн чинь одоогийн улсын гацаа үүснэ нэг талаар нэгвэл энийг ашигласан нэгвэл энэтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн дүгнэлтийг хийхээс өөр аргагүй тийм нөхцөл байдлыг бас үүсгэж байна. Ягаад гэвэл хэлцээрийн явцад удаашрлал үүсэж байгаа нь энэ улс төрийн докторгүй байдалтай холбоотой гэж үзэхээс аргагүй. Нийтдээ 4 удаа хэлцээний баг ширээний ард суусан. Айлын тал тодорхой бууруулах саналууд өгсөн боловч бид санал нэгдээгүй байна. Монголын тал өөрийнхөө байр суурин дээр хатуу байгаа. За ийм учраас хэлцээрийн хугацаа 7 жилийн удаа тохиолж байгаа учраас бид бод дүрдэн гарахаар үндсэндээ урьдчилан тохиролцоод
ер нь бас голд стриминг, форвард хилцлүүдийн үр дүнд ногдол ашгийг урьдчилгаа авахар урьдчилсан тохиролцоо гэдэг тодорхой ахиц үр дүнтэй явж исэн энэ хэлцээр бас жоохон хойшилж байгаа санаа зовж байгаа. Ер нь энэ хүрээнд бид зөвлөлдөх арчлалын ард иргэдтэйгээ зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах шийдвэрийг өнгөрсөн оны 12 дугаар сард гаргаад бэлтгэл ажил хангалтад зөвлөлдөх зөвлөл байгуулад одоо энэ асуулга баялагтаа Монгол хүмүүр яаж эзэн байж энэ үр өгөөжийг хүртэж илүү одоо оновчтой зарцуулах вэ гэдэг агуулгаар одоо үндэсний статистикийн газар хараат ус судалгааны багууд ажиллаж одоо энэ 4 сарын 10-нд нийт ард иргэдийг төлөөлж чадхуйц их олонлогоо сонгогдсон баг олонлог одоо энэ үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулсан адилхан тэр баг хүмүүс цуглалдаж бодлогын шийдвэрүүдээр ажиллана. Хуулийн өөрчлөлтийн төслүүдээр ажиллана. Ингэж илүү ард иргэдийнхээ оролцооттой баялагтай эзэн байх зарчмыг хуульчлах, ард иргэдийнхээ саналыг төлөхөд тусах ийм ажлыг засгийн газраас зохион байгуулж байгаа. Энэ ажил бол одоо ард түмнийхээ саналыг сонсдог арчлалын зарчмыг төлөөлөө арчлалт учирж байгаа гажуудлуудыг засгаж чиглэсэн ийм шинэлэг алхам болох төдийгүй Монгол хүн баялагтай эзэн байх, жинхэнэ утгаараа үр өгөөжийг нь хүртдэг байх, төр нь ил тод шудраг байх, оновчтой байх тэр зарчим нийцүүлсийг хилцүүлэг явагдаж энэ баялагын сангийн менежмент, баялагын сангийн үр өгөөж за тэр бусад агуулгуудыг илүү одоо ард иргэдтэй өгөөжтэй тэдний санал тулгуурлаж боловсруулах ийм зарчмын асуудал хилцэгдэх юм. Энэ дээр үнэлж ард иргэдийн санал дээр тулгуурлаад энэ санал дээр тулгуурлаад хуулийн төслийг улсын хурлд одоо үндэсний баялагын сангийн хуульд өөрчлөлт оруулж өргөн барихаар төлөвлөж энэ санал асуулга хилцүүлэг явагдана. Болно.